За жавхлан сайдын тайлбарыг одоо 2024 оны намраас хойш өчнөө сонсож байгаа. Таны наад тайлбарч бол бүгд мэдж байгаа шүү дээ. Чойжл сүрэн сайдын хилдэг арга технологич бүгд мэдж байгаа. Тэгэхээр ажиллал хийчмээр байна л та. Ч одоо хувийн эрх ашиг юм юу ч яриаггүй шүү дээ. Ийм хууль эрх зүйн орчин байгаад энэ боломж нөхцөл нь байхад энэ иргэдтэй таныг чойжл сүрэн сайдаа боломж нь олгочихоо гэж. Шалт дэмий юм зээл мэлгээ дахиж өр зээл нэмэхэ бололтой. Гэхдээ та одоо асар том компани захирал хүн шүү дээ. Компанийн өр зээлийг яаж төлдөйн та? Дотор төлөгчдийн мөнгө болохоор ингээд хайр найргүй зээл авъя гэдэг юм уу? Танай компани зээл чинь төлөгдөхөө болох юм бол банк зээл хаагаа таны компани чинь дампуурна гэжтэй. Гэхдээ зарчимд хэрэг шүү дээ. Гэхдээ тэрлэг бол явъя л да. Эрүүл мэндийн бол явъя л да. Тэгэхгүй тэгээ одооны худлаа поперлоо гэдэг юм. Попперсон юм байхгүй шүү дээ. Яг бодит үнэнгээл ярьж шүү дээ. Эрчим хүчний салбар чинь өнөөдөр блоконд ороод хаагдсан байна. Чойжл сүрэн сайдаа. Түрүүн бас Сэнгүү сайд асууж байсан. Хариултан дээр нь та Чойжл сүрэн сайд хариулт өгье. За очроо гүшүүнэ. Янз бүрийн байдлаар маргаад яваа байлаа. Энэ шугамыг барах уугүй юу гэдэг шийдвэр гаргадаа улсын хурлын гишүүд бид нар гарганаа та бид. Энэ шугамыг барьснаар бид нар жишээлбэл жилдээ 140 орчим сая долларын цахилгаан эрчим хүчийг оюутгуулгад төсөл гэтэл улсаас импортлж байна. Энэ оюутгуулгад төслийг Монголын талаас бид нар цахилгаан эрчим хүчээр хангах хэрэгтэй байна. Энийг хангахын тулд оюутгуулгад төсөл өөрөө нэгдүгээр зэргийг хэрэглэгч учраас 24 цаг ямар нэг байдлаар нэг мөчж цахилгаангүй байхын болцог учраас доор хаяж 2 их усүрээс энэ оюутгуулгад төслийг одоо цахилгаан эрчим хүчээр хангах шаардлага болсон. Тийм учраас энэ зүүн талаас нь очих энэ шугамын бол хамгийн том төсөл байгаа юм. Зээлийн төсвийн бололцоо байхгүй байгаа учраас зөвхөн хөнгөлөлтөд зээлийн их усүрийг эрчим хүчний салбарын дамжуулах түгээх хойрлох байгууламжууд дээр бид нар авч хэрэгжилж байгаа. Засаг дээр ийм л байр суурьтай байгаа.